содтой ус орох нь байна. Лимон, блүү, курасава сироп орох нь байна. Ойлгомжтой юу те? За ер нь бууцна уу? Болж гинөө. За энэ тавьчих. За амжилт хүсье. За баяр хүргье. За коктейлийн талаар ярих уу тийм ээ? Ямар нэртэй коктейл хийч вэ? Apple алим гэдсэн зүгээр алимтай архил байсан юм байна л да. Apple vodka. Тэгээд өмнө юуны хийжсэн, өмнөх тэмцээн дээр хийжсэн коктейл байна. Ер нь одоо улсын аварга болдог гэж байгаа шүү дээ тийм ээ? Хийжсэн. Армины холбооны нэрмж тэмцээн дээр энийг хийжсэн. Тэр их амжилт авчирчсэн коктейл байна. Тэнд би хоёрт орчихсон. Энүүгээр үү? Гүг энийг зүгээр цаанаас даалгавар өсгсөн. Тэгэхээр сурцсан юм чинь тэгэл эргээл хэрэг болох юм да тийм ээ? Харин даард сайн байлаа те. Даард сайн байлаа те. Сайн шидлээ те. За амжилт хүсье. За шүүгчдийн саналыг одоо сонсно. Даалгаврыг хэрхэн биелүүлв сэргэлэнгийн хувьд? Сэргэлэнгийн хувьд бол маш сайн байна. Тэгээ хэлэх үг алга. Тэгээ ер За. нь бол оролцогчдод маань бүгд энэ тэнцвэрхэн сайн байна шүү дээ. Ер нь их сайн байна тийм ээ? Манай бартендер реалити шоунд оролцож байгаа оролцогчд бол энэ тэнцвэрхөө өрсөлдөж бас их нэлээд сайн бартендерүүд бас хүрэлцэн ирсэн маш их баяртай байна. Миний сонгосон даалгаврууд маш амархан коктейл хийсэн, өмнө хийжсэн коктейл хийсэн. Энэ болохоор зөөр хийдгээрээ хийгээл дээрээс нь жоох ур чадвар гаргал тэгэл хэлээ. Хүмүүс маань бас ур чадвараас жоохон дараалах шиг байна. Энэ бол зөв буруугүй сайн мэдэхгүй л юм л да. Өрсөлдөгчийн бол бид бүгдээ адилхан чадвартай, адилхан барьмаа. Тэгэл хэн илүү чадна, хэн бага алдаа гаргана тэр нь л одоо илүү амжилт үзүүлэх бах та. За дараагийн оролцогч манай бартендер реалити шоуны ганцхан бүсгүй оролцогч, эмэгтэй оролцогч байгаа. За ингээд оюун сувдыг өрж байна. Оюун сувд зочин Бродвей сүлжээ ресторанаас төлөөлөн оролцож байгаа. За ер нь дартс шидэн дөрмийг бол мэдж байгаа тийм ээ. Одоо хоёрхан төрлийн байгаа. Тэгэхээр дартсаа шид. Ер нь дартс шидчихсэн үү? Шидчихсэн. Тэрүү нэг ингээд бэлтгэл хийгээ шидж байгаа харагдсан. Тэгээ ягаад цонхоор гараад аваадс нөгөө. За. Хоёр даалгавар үлдсэн байгаа. За, амжилт хүсье.
За онлоо баяр хүргье. Хураа. За 2 номерыг баг онжээ. За тэгэхээр би чамд хэлье. Vanilla vodka, Johnny Red, Bacardi, Tonic, Grenadine syrup, gin ашиглах нэ. Ойлгомжтой юу? За би чамд энэ тавьчих тий. За ер нь хийх коктейл ер нь санаанд бууч юу? За мэдхгүй л юм байна. Мэдхгүй юм байна. Тий. За яга тэгэл одоо ер нь шүүгчдийг ингээл цааш харж явах юм ингээл хийч тий. За тий. За амжилт хүсье. Манай нэвтрүүлэг маань Premiership Sport Pub дээрээс хурж байна. За коктейлийн талаар бас ярих уу тий. Гоё өнгөтэй болт юм байна. Цохиоцсон уу? Тэрхүү талцэг. За. За шүүгчдийнхээ үнэлгээг сонсъё. Шүүгчд маань ямар дүгнэлтэнд хүрэх нь вэ? Энэ суудад бас зохиох коктейлд харцдаг тий. Тэр олон бас шейкертэй хийсэн бол илүү. Тонко дараа нэгээд тий. Тэгээ хийсэн илүү сант нь цаг гаргасан. За миний хувьд бол яг ганц эмгтэй оролцогч мэл ганцтай ачин ганцаардахгүй гэхээр ирчүүлдэ энэ зэрэгцэж бас сайн байна. Сайн оролцож байна. За эмгтэй бартендеруудыг төлөөлж байгаа оюун сувдаа сайжрах тэмцээнд амжилт хүсье. Баяр хүргэе. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэгэгч зочин Бродвей сүлжээ ресторан. За ингээ хамгийн сүүлийн оролцогч болох Пүрэв сүрэн өрж байна. Пүрэв сүрэн маань дартс одоо бараг шидэх шаардлагагүй тийм ээ. Болчихж байгаа. Хамгийн сүүлийн одоо 1 номерын коктейлийг найруулах хэрэгтэй. За ингээд Пүрэв сүрэн өрж байна. За Пүрэв сүрэн дартс шидж үзэх үү юу ч гэсэн. За үзье тий голд нь онцох юм шууд 5 оноо өгч. За юу ч гэсэн шидий тийм ээ. Дартсанд хэрэг байдаг гэдгийг үзье. За тэр дээргүй 1 оноогоо авлаа. За тэгэхээр Пүрэв сүрэн ямар бүтээгдэхүүн ашиглах ёстой вэ гэхээр сүү ашиглана, pineapple juice ашиглана, blue curacao syrup ашиглана, orange juice ашиглана, banana juice ашиглана. За ойлгомжтой үү те би энэ тавьчих уу. За